Сайн байцгаана уу? Манай бичлэг тавтай морил. Өнөөдөр би та бүхэндээ хормын зураг авалтын ард болсон хөгжилтэй дурсамжтай мөчүүдийг хуваалцах гэж байна. Магадгүй нийт пост ч юм уу эсвэл нэг тийм эвгүй алхам хизээж гарахгүй энэ яг тийм гоё зураг гарахгүй байхтай гэсэн тиймэрхүү пост ч юм уу тиймэрхүү жижиг алдаануудаас хамгийн гоё дурсамжууд үлдсэн байдаг. За тэгээд энэхүү бичлэг маань зураг авалтын ард яг юу болж өнгөрдөг вэ? Reaction бичлэг байх болно. Бичлэгэнд орцгоё. За бидгэд ер нь хотоос нэлээд эрт гарсан. Тэгсэн ч гэсэн нөгөө тэр өдөр зам энэ хаасан юмсан болохоор нэлээд төгжрээд өдөөс хойш 2 гэж ахад ирээд ер нь шууд зураг авалтанд орсон л та. За тэгээд орой болцсон юмсан мөч хоор ер нь зураг авалтаа маш хурдан чорхоо явуулахыг хичээсэн. За тэгээд манай хоёр маань бид тэр нь одоо л атсан л да нэлээ энтертайгаа нэлээд бараг 15 6 батсан. За тэгээд манай хоёр нэлээд бие бариадсан. Ялангуяа манай эрэгтэй маань нэлээд бие барьсан. Ер нь иймэрхүү зураг авал арал ер нь өмнө зураг угаасаа даруулж байгаагүй. Даруулж байгаагүй. За тэгээд биеийн л хар гэхээр ер нь бол ренегэд манай хоёр нэг фаны байсан. Зургууд маань гэхдээ ер нь айгаа гоё гарсан. Тэгээ хормын зураг авалт гэдэг чинь одоо тэгэл амьдрал нэг удаа тохиох тий гайхалтай зүйл дурсамж авч үлдэж чинь гэсэн. Ирээгийн жоохон ингэ доороос нэгэ бариад ингэ. Энд эрхэн болгол хичих хэрэгтэй. Энэс гоё зураг гарсан. Хурай гараа арай. Амаахаа би тайлбарлаа. За энэ гараа бол 50-аас дээш цайрсан байгаа шүү. Бэчи ой. Чи бөөн татдаг. Ингээ хоёр хуруугаар ч юм уу зөөлөө ингээ барьдаг. Бүр нүрийг тэр чиг нь хаачих юм. Тэг ер нь бол нэлээд бие барьсан сандарсан байдалтай л байсан л та. Амьдгүй боо шалгаж байгаа юм шиг. За хараараа нэтрүү хараа. За. Эд за нөрөө гой нийлүүлээ. За тэгээд ер нь бол ингээд найзуудынхаа өмнө байсан болохоор хамаагүй гайгүй байсан байх гэж би бодож байгаа юм. За тэгээд би барилтан ч юм уу тэгээд ер нь бол хоорондоо ярилцаал ингээл бүгд энэч хөрөлдөд ирэх үед ер нь бол илүү тайвшраад гэх юм уу тэгээд зураг авалтанд итгэдэг нэлээд фоз мод ихтэй ирсэн. За энэ дээр бол манай бяцхан залааг аргалах гэж бид хэд ер нь бөөндөд битсэн дээ. Тэгээд хамгаалах чих доош нь. За. Хүүхдийн даргалахаар аавч хоёр нь өрд шаараад. Янз бүрийн юм болно шүү дээ, guys. Наашаа гэж хэлсэн шүү дээ. Хүүхд рүү аваад харцаа. Хүүхдтэй байсан болохоор энэ хүүхдийн төлөө зураг авалтаа ерөнхийдөө доор хийсэн. За тэгээд хот дотор ер нь бол зураг авалтаа хийхдээ Rio Park дээр тэгээ ер нь ажлын цэцэрлэгт хүрээлэнлээ орж ирсэн. Яг гурвуулхнаа байсан болохоор ер нь бол бичлэг хийх хүн олдоогүй. За тэгээд бичлэг зүгээр ингээ хөл дээр нь тавьж хайчаад бусад зургуудад харсан байгаа. За тэгээд тэр хаваар явж исэн хүмүүсээс гэрэлмээс хэлхэнд унах гэсэн бол ингээд гуугаад бариулаад тэр зур ч гэсэн бариулна болоод ер нь идсэн. За тэгээд бас натур зургийн дээр гарсан зургууд маань хажууд маань гарч байна. За нэг иймэрхүү үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй хамт бас явсан байгаа. За тэгээд манай хоёр маань бол хөрхөн гарсан. За тэгээд 20 саяхан болсон. Тэгээ манай хоёр ер нь бол яг ингээд цог дараад явхад үнэхээр гайхалтай трүүдийг өнгөрөөсөн. Та бүхэнд маань энэхүү бичлэгийг үзэж байхад энэний сэтгэл төрсөн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.